Би тэдний нэг байхыг хүсэж байна. Намайг Өрөнд ягдаг. Баян-Онгор аймгийн Номонлын сургуулийн 11-ийн Г анги суралцдаг. Би чөлөө цагаараа бусдад туслаж, тусламжийн гараа суугах дуртай. Миний хобби юу вэ гэж юу? Би чөлөө цагаараа бүжиглэх дуртай. Мөн уран хэлтгэл уншихч дуртай. За тэгвэл гол ажилдаа орцгоё. Монгол Улсын стандарт хэмжилсэн газраас ерөнхий боловсролын сургуулиудын ус усан хангамж ямар байдгийг та мэдэх үү? Ус усан хангамжийн 6-гийн 1 зааснаар ерөнхий боловсролын сургуулийн барилгын стандарт хангасан устай мөн хэрэглээний цэвэр халуун устай байх, мөн гал төмрөөс хамгаалах усны нөөцтэй байна. 6-гийн 6 зааснаар 75 хүртэлх хүүхдийн дунд нэг усны шүүгч гэж буюу давхар бүрт ус цэвэршүүлэгчтэй байна. 6-гийн 7 зааснаар хүүхд бүр усны савтай байх. Тэгвэл ариутгах татварыг буюу ариун цэврүүрийн стандартыг харцгаая. Эдгээр стандартууд танай сургуульд байгаа юу? Эдгээр стандартууд байхгүй байлаа гэд бид хэн хандах вэ гэж юу? Сургууль, нийгмийн ажилтан, аймгийн захиргаан, төр засаг, боловсролын яам эдгээрд хандах бус бид өөрөөсөө нөлөөлөгч байх болно. Өргөжлөлийг Улс орны парламентаас